Өдрийн цагаар би Маринет. Энгийн амьдралтай эгэл жирийн нэг охин. Гэхдээ хэний ч мэдээгүй, хэнд ч хэлээгүй. Нэг ноц надад бий. Залуусаа өнөөдөр нөхөрлөлийн өдөр тохиож байгаа гэдгийг та нар мэдэж байгаа. Мөн өнөөдөр Парис хотоор дүүрэн шинэ нөхөрлөлтүүд үүснэ гэдэгт итгэлтэй байна. Тийм биз дээ, Мэриэр? Яг тийм авраараа энэ жил чи санамсаргүй байдлаар сонгосон нэг найзтайгаа хамт Парис даяар сонирхолтой адал ярилцлага гарч нуугдсан алдарсныг хайж олох болно. Харин энэ жилийн алдартан бол Габриэл брендийн нүүрс царай дахин давтагдашгүй Эдриан Агристиум. Сайн уу? Сайн уу? Хүлээгээрэй. Өнгөрсөн жилийн шиг миний бүртгүүлэн хүсэлтийг хүлээж аваагүй байвал яах вэ? Тэгээд би тоглоомд оролцож чадахгүй бол яана? Ийм юм болохгүй. Ягаад гэвэл өнгөрсөн жилээс ялгаатай нь итгэлийг чинь даах сайн найз чинь одоо хажууд чинь байна. Баярлалаа, Алия. За, ингээд эхэллээ дээ. Эхлээд үзэгчдтэй дүрмээ танилцуулъя. Эдрийн энэ товчлуурыг дарахад Парис даяар мянган зурвас нэгэн зэрэг илгээгдэх болно. Хүн тус бүрд эхний таавар очих бөгөөд тааж чадвал чамайг шинэ найз руу чинь хөдлөх болно. Харин дараа нь та хоёр хамтдаа илүү олон онцлог тайлахын тулд хамтарч ажиллана. Хэрв та хоёр зөв таасаар байвал тааврууд Эдрийн байгаа газар руу хөдлөнө. Би яг энд нууц байршилдаа азнуудыг хүлээж байх болно. Бэлэн үү? 3 2 1 Дараарай. Энэ газар бол хотын хамгийн өндөрлөг цэг. Мэдээж хэрэг Сакрикёр амжилт хүсье өгтөө. Амьтад ölөг өрөөлийн ойролцоо амьдардаг газар. Палеонтологийн музей хажуудах Jardin des Plantes амтны хүрээлэн юм байна. Үнэхээр зугаатай юм аа. Нэгэн цагт хааны ордон байсан бол одоо урлагийн ордон Луврын музей байна. Ялалт ойрхон байна шүү. Ариулыг ганц эргүүлээд төвшнийг дээшлүүлж чадна гинүү. Энэ таврыг ямар хорон санаатан зохиогоо вэ? Ингээд ямар ч хэрэггүй ээжээ. Тантай тулалдахад миний чадвар дутмаг байгаа. Самура дайчин эмэгтэй Томаёго Зэний түүхийг сана. Дайчин эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрөгдөх нь ховор байсан тэр үед Томаёг бууж өгсөн гэж чи бодож байна уу? Үгүй ээ. Харин ч морин домордоод Нагинатагаа агсаад хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө тэмцсэн. Хувь салхи шиг баригдашгүй үер шиг хүчтэй аянг шиг хурдан. Саях юу байсан бэ? Баяр хүргэе. Та дөнгөж сая эхний онцгой хүлээн авлаа. Энэ тоглоом байгаамаа. Миний зөвшөөрөлгүй бүртгүүлсэн хэрэгөө. Үгүй ээжээ. Алдаа гарсан бололтой. Тацу хаалга. Тавтай морил, хадагтай цүрэг. Ээжээ. Эдрийн Агрест энэ тоглоомд оролцож байгааг та мэдэж байгаа. Габриэл Агрест олон биш ширмэр чанаруудтай боловч хүүдээ бүгдийн зөвшөөрдөг сул талтай гэдгийг энэ тоглоом нотолж байна. Зарим талаараа тэр надаас ч илүү сохор юм. Тацу, Гранд Ордон руу яв. Мэдлээ, хадагтай цүрэг. Оролцсонд маш их баярлалаа Эдрийн. Одоо бид энтхийг олж ирэхийг хүлээх л үлдлээ. Тацу, Кагами гэрт нь хүргэж өг. Би 2 цагийн дараа буцаж ирээ. За 2 цаг байна. Тоглоомыг эхлэлцгээе. Баяр хүргэе. Та дөнгөж сая ихний онцгой хүлээн авлаа. Бариулыг ганц эргүүлээд төвшнийг дээшлүүлж чадна гинэ. Амархан юм. Тацу, намайг Сент Мартин сувг руу аваач. Хоолой танилт амжилтгүй. Тацу, намайг Сент Мартин сувг руу аваач. Мэдлээ, хадагтай цүрэг. Би ирчихлээ. Бариулын ганц эргүүлээд төвшнийг дээшлүүлж чаддаг газар. Энэ бол Сант Мартин сувг. Түгжээг бариулаар тайлах үед усны төвшин нэмэгддэг. Үнэхээр ухаалаг байна, Маринет. Харин одоо эргэн тойрноо харцгаая. Шинэ найз маань хаа нэгтээ ирчихсэн байгаа байхаа гэж найдаж байна. Үгүй ээ. Юу вэ? Супер хүчтэй хорон санаатай. Тэрнээс ч 7 дор тики. Миний шинэ найз Кагами юу? Үгүй ээ. Тэр гайхалтай хүчтэй бас хөөрхөн. Тэгээд юу гэж? Тэгээд Эдрийн дурлцсан байгаа. Тэд аль хэдийн туйлзуур сэлмийн хамтрагчид тэдний эцэг их найзууд. Тиймээс хэрвээ бид ялвал тэр бүх шагналыг хүртэж найз охин нь болох нь гарцаагүй. Надад Кагамитай нэг баг болох бодол алга. Үгүй. Тоглохыг хүсэхгүй байна. Чи хачин юм аа. За. Хов тавлын намайг энэ замд хөтөлчээ. Би заавал ялах ёстой. Эдрийн хачин найзтай нэг баг болсон чамаагүй. Энд чинь шудраг бус. Кагамигийн шинэ найз нь болохгүй бол тоглоомыг үргэлжлүүлэх боломжгүй бол. Тийм байх. Кагами ухаантай юм чи ямар нэг арга олж хуйлгүй. Эсэргээрээ ганцаараа байвал хоёулаа хайснаас илүү хурдан олох байлгүй. Би хурдын сааруулахын нэмэр.
Мэдээч хэрэг чиний зөв Тики. Хэрэг би зууралдаа салахгүй байвал бид ялагдах болно. Тэгвэл Эдрийн Кагамитай өнөөдөр уулзаж чадахгүй учраас тэд хизээж бүтэхгүй. Ингээд бодсон чинь чи очихгүй байсны дээр юм шиг санагдчихлаа. Нуудараа Тики, тоглоом эхэллээ. Кагами, энэ бол хувь тавилан байхаа. Чи бид хоёрын хоцуулах магадлал хэд вүлээ? Бараг л 10 саяд 1 байхаа. Тийм үү? Үнэхээр гайхалтай. Чи миний найз болсондоо тиймч баяртай харагдаагүй дээ. Намайг харж хаад эргээд явахыг чинь би харсан шүү. Би үнэндээ өөрийгөө буруу газараа ирчихэж л гэж бодлоо. Би чамайг хараахан харж амжаагүй байсан шүү. Би чамтай хамт тоглоом тоглох болсондоо үнэхээр баяртай байна. Баяр хүргэе. Та дөнгөж сая тоглоомын хамтрагч оллоо. Хэн мэдхүү магадгүй шинэ найз чинь насан туршийн найз чинь болж ч магадгүй. Танд 2 дахь тааврыг зурвасаар илгээлээ. Зорилгодоо хүрэхийн тулд та илүү гүн гүнзгий судлах хэрэгтэй. Би мэдлээ. Бид Гардионоор зогсоолоос галт тэргэн цугаад Парисаас гарч Англи руу явах ёстой юм байна. Үгүй. Илүү гүнзгий судал гэдэг нь бид энэ цугийн их болох Сена мөрний ирэг рүү доошлох ёстой гэсэн үг. Бид дараагийн сэжүүрээ олохын тулд загас барих хэрэгтэй болох байх. Сайн уу, чиний хамтрагч миний хамтрагч шиг дог хүн гэж найдаа. Вэймтэй танилцаарай. Хэрв чи биднээс өмнө Эдрийн рүү очихыг хүсэж байвал яарсан чинь дээр шүү. Бид ихний тавраа аль хэдийн таачлаа. Би Кагамитай хамт байна. Чи итгэж байна уу? Хурдан явж ял. Би Кагамитай нэг багт байгаа цагт Эдрийнтэй уулзахыг яасан ч зөвшөөрч чадахгүй. Хараач, бидний зөв байж. Бид энэ саваа саранзыг ашиглаж дараагийн сэжүүрийг олох хэрэгтэй юм байна. Мэ, одоо загасчил. Сэжүүр биш байх гэж бодож байна. Чи нэрээ бүтнээр нь дуудуулмаар байна уу? Эсвэл хочоороо дуудуулахыг илүүд үзэх үү? Бүтэн нэрээрээ? Баярлалаа Маринет. Чиний ус гялалзаж байна. Баярлалаа. Чиний ус ч гэсэн мууг л харагдаж байна. Чи хэддгээр бүлгийн цустай вэ? Миний цусны бүлэг үү? Мэдгүй. Чи надаар тоглоод байгаа мó? Үгүй, огт тийм биш. Японд хүн бүр цусны бүлгээ мэддэг. Цусны бүлэг тухайн хүнийг ямар хүн болохыг илтгэдэг гэж үздэг юм. Би 1-р бүлгийн цустай. Энэ нь би даасан, өөдрөг, хүсэл эрмэлзэлтэй зүүн совинтай гэсэн үг. Чи ямар өдрөл дуртай вэ? Зон, яагаад гэвэл дулаахан байдаг юм? Эсвэл хавар. Яагаад гэвэл байгаль дэлхий дахин сэргдэг шүү дээ. Намар ч юм уу жилийн хамгийн үзэсгэлэнтэй цаг үе яадаг шүү дээ. Гэхдээ өвлийн цагт би хамгийн идэвхтэй байдаг. Чи шийдэмгийн бус олон ааштай хариуцлагагүй бас сэтгэл санаа чинь тогтворгүй юм байна. 4-р бүлэг болов. Ганцхан байдаг онцгой амттай шоколадтай мөхөлдсөний талаар чи олон сонслоо гэж бодъё. Чи идэж үзэхийг үнэхээр их хүссэн ч өөр нэгэн чамаас төрүүлээд авчихж. Энэ тохиолдолд чи А. Мөхөлдсийн дулаан Б. Хэдий гүйцэхгүй төстэй төрлийн шоколадтай мөхөлдс авчидна. Эсвэл В. Дахиж хизээч шоколадтай зарим идэхгүй байх уу? Би өөрийг идэж үзэх байхаа. Чи надтай хамт явж жүржин шүү суух уу? Мэдээж. Эрдэнэс хайхын уйтгартай тоглоомноос л хамаагүй хөвгөлтэй байна. Сэжүүр байна. Чи даалгавраа сайн гүйцэтгэлээ. Баяр хүргэе Маринет. Эхлээд тоглоомд ялаа, дараа нь хоёулаа явж жүржин шүү суунаа. Ихтгэлцлийн сорилт. Утасныхаа төвжийг тайлаад солилцоорой. Би бинийхээ утсыг ашиглан өөр хөшөөний өмнө зураг дараарай. Дараа нь дахин уулзаж жинхэнэ найзууд шиг хамтдаа зураг даруулаарай. Бид зургийг хүлээн авсны дараа Эдрийн Агрест хаана нуугдаж байгааг заасан эцсийн сэжүүрийг илгээх болно. Чи үнэхээр шийдэмгий бус охин юм аа. Хоёулаа эндээ буцаад уулзъя, тэгээд ялнаа. Чи юу хийж байгаа юм бэ? Юу ч бишээ. Кагами чамд итгээд уцаа өгсөн шүү дээ. Гэхдээ дандаа л уц руугаа хилэмхийгээд байсан шүү дээ. Яагаад гэдгийг мэдхийг хүсэхгүй байна уу? Эдрэнтэй зурвас бичлэлцэж уцаар ярддаг ч юм билүү? Яаж мэдх юм бэ? Маринет, болохгүй. Тоглоомын заавраас өөр ямар ч зурвас алга. Бас хадгалсан дугааруудын жагсаалтанд ганцхан ээжийнх нь л дугаар байна. Эдрэний дугаарыг ч хадгалаагүй гэж юу? Энэ яадаг аппликейшн юм болоо? Оо залэг гэж. Кагами энэ бүх хугацаанд энийг шалгаад байж. Найзтай болох 30 арга.
Хачаа ааш гаргаж байнга асуулт асуугаад л байсан нь ийм л учиртай байж л дээ. Кагами зүгээр чамдаа найзлахыг хүсэж байсан байх. Би үнэхээр гимшиж байна. Үгүй, тэр миний утсыг авчихсан шүү дээ. Хэрвээ шагаагаад харвал Аlia бид хоёрын бие бие рүүгээ битсэн зураг харагдана шүү дээ. Хүмүүс бүгд бие биенийхээ утсыг зөвшөөрөлгүй үздэг юм уу? Гүйсэн чинь дээр бололтой. Яслаг. Чамаа Кагамитэй зурлах болсон итгэж чадахгүй нэ. Тэсэрээ охин минь санаа зовлтгүй дээ. Чи тэрнийг ялуулахгүй харгаа олно. Дараа уулзъя. Үнсий. Хайр халамжийг мэдрэхгүй. Найз нөхдөв байна гэдэг ямар эмгэнэлтэй гэж. Нисэрэ бицхан Акума минь. Охныг хормоо санаандаа автуул. Бид найзлах хэрэггүй гэж бодож байна. Бидний цусны булыг хоорондоо тохирохгүй. Байна уу? Кагами чи хаана вэ? Чи намайг гэртээ хүлээж байх ёстой байсан юм. Сайн байна уу хадагтай? Үнэндээ би Кагами биш байна л да. Чи хий юм? Миний охин хаана байна? Кагами, би Кагамигийн найз нэг юм. Одоо бид хоёр хамт байна. Би одоохон уцаар яриулъя. Кагамид ямар ч найз байхгүй. Чамд яагаад утсан байгаа юм? Би баталж чадна хадагтай. Би үнэхээр Кагамигийн найз нь. Бид одоо тоглоомд нэг баг болчихсон байгаа. Тоглоом гинэ. Гэхдээ би тоглохыг хориглосон шүү дээ. Тоглоом гинэ. Би сая тоглоомгийн хэлчихсэн үү? Үгүй дээ. Би юу гэх гэсэн бэ гэхээр бид хоёр уулзаж жүржин шүү суух гэсэн юм. Би Кагамиг надтай хамт жүржин шүү суугаач гэж ирсэн юм. Удахгүй гэртээ ярьчихнаа танд амлая. Нэг сөрөг сэтгэл хөдлөл алгуулахад нөгөө нь хурд тавь үүсэж байна. Эрх мэдэлд нь халдсан их хүний уур хилэнг би мэдэрч байна. Нисэрэ Акума минь. Шинэ олзоо хайж ол. Надаар тоглох хэрэггүй залуу хадагтай минь. Охинтой минь яриулаад жүржин шүү суухыг хүсгүй байгаа гэдэгт нь би итгэлтэй. Экаригозин би хүр ирбэхэ байна. Хадагтай охиноо битгий шийтгэхээрээ гойж байна. Хадагтай байна уу? Дуртай хүр ирбэхэ. Намайг уучлаарай. Би асуудлыг шийдэх гэж оролцсон шүү. Гэхдээ ээж чинь үнэхээр их ууртай байгаа юм шиг байна. Бас чамайг хайж байгаа бол та. Тиймээс олж чадхааргүй газар нуугдсан нь дээр гэж бодож байна. Кагами. Чи миний үгэнд орсонгүй. Би чамайг дахиж хизээж гаргахгүй. Кагамигийн талаар буруу бодож ич. Алдаагаа залруулахад хизээж орооддгүй юм Марине. Тики, хатгацах болгоорой. Акума илэрлээ. Бүх зочдыг ордонд нуугдахыг аюулдгаар хүсэж байна. Баярлалаа. Бид шинэ даалгавартай боллоо. Нэг савраа гаргацгаая. Чи намайг хизээж барьж чадахгүй. Би бол Экаригозин. Салхи шиг баригдашгүй, үер шиг хүчтэй аян шиг хурдан. Нөхөрлийн өдрөөр аль хэдийн шинэ найзтай болсны чинь харж байна хадагтайцгаа. Тийм ээ, гэхдээ надад тэмч дуртай биш бололтой. Бид очиж байна Кагами. Кагами гинэ. Шинэ найз маань охиноо шийтгээд дотроо хорчихсан байгаа. За, үзэх цаг. Намайг кинонд өрөхөд одоо тохиромжтой цаг гэж бодож байна уу? Уучлаарай муужгаа минь. Надад ганцхан тасалбар байна. Би удахгүй буцаад ирнэ. Ядаж надад эрдэнэ шиш авчираарай. Сайн байна уу? Би энэ киног үзэх гэсэн юм. Сайхан сонголт байна Маринет. Фүү мастера. Хөр хэрвээ одоо хэн болохыг минь мэдсэн болохоор зүсээ хуурах хэрэгтэй болсон. Тэгэл ч би кино үзэх үнээр дуртай. Маринет дүвэнч. Чамтай бүр зэрэгцэн тулдаж итгэл даг хамтрагч авахгаар сонгоорой. Энэ хүчийг зөвхөн сайн сайхны төлөө ашиглах ёстой шүү. Салхи шиг баригдашгүй, үер шиг хүчтэй, аянга шиг хурдан. Тийм ээ. Үзүүлбэр танд таалагдана гэж найдаж байна. Акума
дотор нуугдаж байгаа гэж бодож байна. Сүрлийн хүчийг ашиглахын тулд эхлээд хамгаалтын сулруулах хэрэгтэй байна. Зүгээр л салхи шиг баригдашгүй үер шиг хүчтэй аяг шиг хурдан байхад л болно. Азаа үзэг цаа. Халуун усны бөмбөлгүүд үү? Одоо халуун усанд ороход тохиромжтой цаг гэж бодож байна уу? Би биш, Кагами энийг ашиглаж болно. Бэлэн байгаараа муужгаа минь. За, Икари Гозе, чи яаж надтай нөхөрлөх гэж байна да? Надад найз хэрэггүй. Гайхах зүйл байсангүй. Гэхдээ чамд найз хэрэгтэй гэж би бодож байна. Юу? Сайн уу залуу хадагтай. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Надад сайх хэрэггүй. Би бол Лонг. Лон хүчний Чи Кавами. юу гинэ? Кавами. Бүтэн л гэж найдаа. Төрөлбөл сайн байна. Хэрвээ чи шидэт үгийг хэлэх юм бол над чиг жижигхэн ич хидтнүүд чамааг хинээс ч эр зэрэг тавуулгаж чадна гэдгийг хэлье. Хадагтай зогч чамааг салхи, ус, эсвэл аянгийн хүчнээс аль нэгийг сонгож Икари Козиныг ялна гэж найдаж байгаа. Гэхдээ хэд төлөвлөгөөнийхэн талаар хэлсэн нь зүйтэй байх. Лонг, шуургыг авчир. Хүлээгээрээ үг харахад дуусаагүй байна. Салхин доо. Харж байна уу ээжээ? Би салхи шиг баригдашгүй байж чадна. Шидэт эрдэнэс өгсөнд баярлалаа хатагтай цохоо. Уулзсандаа баяртай байна хармуура. Би Руко байна. Чи юу хийж байна? Төлөвлөгөөнд ийм юм байгаагүй шүү дээ. Ямар төлөвлөгөө? Икари Гозин. Хадагтай цохоо охинд чинь шидэт эрдэнэс өгч зугдахад нь тусаллаа. Яаж ингэснээ мэдэхгүй ч би лууны шидэт эрдэнэсийг чиглэсэн авахыг хүсэж байна. Кагами, чи дахиад л миний үгэнд орсонгүй. Бас энэ удаад эдгээр бааtruуд гэгддэг хүмүүсийн тусламжтайгаар шүү. Та нар бүгд шангаа хүртэх болно. Юко, ягаа вэ? Төлөвлөгөө Лонг чамд хэлсэн л байхад чиртэй да. Үгүй, хармуур та хоёр хоошоо болж байна. Энэ бол ээж охин хоёрын хоорондох хувийн асуудал. Болгоомжтой. Сүрлэрлээ. Ямар ухаалаг алхам бэ Икари Гозин. Хэдхэн хормын дараа хармуур буцаад хувирч тэрний шидэт эрдэнэс минь их болох болно. Би хитрхи түргэн цан гаргажээ. Би бүтлгөөтлээ. Би чамтай мөр зэрэгцэн тулалдахад тохирохгүй хүн. Чи халтаа гаргасан гэдэг нь үнэн. Гэхдээ би ч гэсэн өдөр бүр халтаа гаргадаг. Тэглээгээ тэмцлээ зогсоох ёсгүй. Надад тусалж чадах цор ганц хүн нь чи болохоор би чамайг сонгосон. Хоёулаа нэг баг болж хамтрах хэрэгтэй. Ийм төлөвлөгөө байна. Намайг буцаад хувирхаас өмнө хурдлаарай. Таны зөв ээжээ. Надад дахиад суралцах зүйл олон байна. Чи одоо л ухаан орж байна уу? Сайн байна. Амсгаагаа түгжээрээ хоёр руу давтал. Чи хурдан суралцдаг юм байна. Надад сайн багш байгаа. Усан луу. Хөх. Ахиж хорон уйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангижрах цаг боллоо. Баригдсан да. Баяртай бяцхан ирвэ хэмээн. Гайхалтай, хатагтай цог. Надад юу тохиолдсон бэ? Кагами хаан вэ? Охин чинь ойрхон байгаа хатагтай. Тэр удахгүй ирнэ. Чагаараа. Лонг, Тэнгэрийг цэлмүүд. Би чамд дахиж энэ шидэт эрдэнсийг өгч чадахгүй гэдгээ хэлэх ёстой байх. Мэдчихвэна.
Би хангалттай сайн байж чадсангүй. Харин ч эсэргээрээ чи үнэхээр хурдан сурлаа. Гэхдээ хүрээ ирвэхээ чамайг хэн болохыг мэдэж байгаа. Супер баатруудын хувьд жинхэнэ төрхийн нууц хэвээр хадгална гэдэг маш чухал. Үг гэвэл чи болон гэр бүл, найз нөхөд чинь, хайртай хүмүүс чинь бүгдээрээ аюулд орно. Надад олон найз байхгүй. Олон байхтай чухал биш ээ. Харин жинхэнэ найз байж чадаж байна уу гэдэг нь л чухал. Баяртай. Танд үнний хэлээгүйг минь уучлаарай ээж. Гэхдээ би зүгээр л найзуудтай болохыг хүссэн юм. Чамд эдрийн байгаа шүү дээ. Гэхдээ миний бүтээсэн нөхөрлөл биш. Чамайг найзуудтай болохыг хүсэж байгааг ойлгож байна. Гэхдээ нөхөрлөл заримдаа урам хугаралтаар дуусдаг. Арийн хоолноос өмнө гэртээ ирээрэй. Давлаан дуусчлаа. Бид ялагдсан. Үгүй, чи хамт жүржин шүү суух найз хожлоо. Гэхдээ чамайг хүсэж байв шүү. Одоо биднийг юу ч зогсоож чадахгүй. Би чиний талаар буруу бодож ямаар нэт. Энэ тоглоом биднийг нэг баг болгосонд үнэхээр баяртай байна. Эдрийн чамайг яагаад сайн найз гэж боддгийг одоо л ойлголоо. Чамд тэгж хэлээ юу? Юу? Бид хоёрыг найзууд гэж хэлсэн юм уу? Би түрүүнээс хойш цусны бүлгийн талаар сайн бодсон л доо. Тэгээд зурхаатай жаахан төстэй санагдлаа. Чи ямар жилтэй вэ? Үгүй элгүүдээ би могоотой. Энэ хоёр хоорондоо зөгцдөг. Үнэн дээр би иймэрхүү юмд итгэдэг юм л та. Би ч гэсэн гэхдээ юу гэж тэд сайн зөгцдөг гэдэгт би итгэлтэй байна.